Сайхан уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлаганд бэлдэх 150 өдрийн чаленжийн 11 дахь өдрөөр үргэлжлэж байна. За өнөөдрийн бидний бодох бодлого болохоор longest consecutive sequence гэдэг нэртэй бодлого байгаа. За тэгэхээр энэ нь ямар утга учиртай бодлого юм бэ гэж хэдүүрэнд нь ямар нэг array өгөгдөнө. За тэгээд энэ array-с хэдүүрээ юуг гаргаж авах юм бэ гэвэл хамгийн урт дараалсан тоон дарааллыг хэдүүрээ гаргаж авах нь. За энэ ямар утгатай вэ гэхээр хэдүүрээ за эхний жишээн дээр авъя 100 4 200 за 1 3 2 гэдэг жишээ. За тэгээ энэ жишээн дээр авч үзэхэд хэдүүлээ шууд харж чадчих шүү дээ. Тэгвэл дараалсан тоонууд одоо энэ дараалсан тоон хэсгүүдэд хуваачи тэгвэл 1 2 3 4 гэдэг нэг хэсэг гараад ирнэ. За дараа нь 100 200 гэдэг нэг хэсэг гараад ирнэ. За тэгэхээр хэдүүлээ хамгийн уртыг нь олох учраас мэдээж энд бас 4 урттай ийм дараалал үүсэж чинь энд бол 1 байна, энд 1 байна. Тийм учраас бид нэр 4 гэдэг тоог буцаах нэ. Тийм учраас энд 4 гэдэг утгыг буцаасан байгаа хнэ. За тэгэхээр бодлогын хувьд бас ийм бодлого байгаа. За хэдүүсэнд нь хамгийн чухал харагдаж байгаа зүйлс нь хэдүүсээ O of n буюу шугамн хурдтайгаар бид нэр хийх ёстой. За тэр нь бол хэдүүсийн хувьд бол хамгийн одоо энэ бодлогыг хэцүү болгоод байгаа зүйл нь энд байгаа. Тэрнээс бид нэр шууд юугаар бодчих болно шүү дээ. Одоо brute force буюу одоо шууд хайгаад бодчих болно шүү дээ. Одоо жишээ нь 100-гийн араас урах тоо байгаа мó гэдгийг эндээс хагаад энэ дараалал дундуура бүгдээрээ хайчиж болно. Тэгвэл хэдүүсээ яаж шугамн юутай хийх юм бэ гэдгийг хурдтайгаар хийх юм бэ гэдгийг хэдүүсээ харцгаая. За тэгэхээр хэдүүсээ за яг саяныхаа жишээг хэдүүсээ авъя. 100 4 200 1 3 2 гэдэг жишээ. За тэгээ энэ жишээн дээр аваад үзэхэд хэдүүсээ яг нөгөө 3 хэсэгтэй хуваасан шүү дээ. Дараалалаараа 1 2 3 4 гэдэг хэсгүүд хуваацсан. За мөн 100 200. За ингээд ийм 3 хэсэгт хуваацсан. За эндээс хараад үзье хэдүүсээ. Тэгэхэд бид нэр энэ дарааллаас юуг ажиглаж босох юм бэ гэвэл хамгийн ихний тоо 1 гэдэг тоо байна. Тэгвэл бид нэр яаж энийг хамгийн ихний тоо гэж мэдээд байгаа юм бэ? За тэгэхээр ер нь хариулт бол амархан шүү дээ. Яг тэр өмнө нь ямар нэгэн тоо байхгүй байгаа учраас. Бид нар хамгийн ихний тоо гэдгийг мэдээд байна. За 100-ийн хувьд авч үзье. 100-ийн өмнө 99 гэдэг тоо байхгүй байгаа учраас бид нар 100 бол энэ дарааллын эхлэл юм а гэдгийг нь мэдэж байна. За мөн 200 бол урд нь тоо байхгүй байгаа учраас бид нар энэ дарааллын эхлэл юм а гэдгийг нь мэдээд байна шүү дээ, тийм учраас яг л энэ логикээр бодно гэсэн үг. За хамгийн ихсээд бид нэр 100 дээр ирсээ 100 урталт нь ямар нэгэн тоо байна уу? За хэдүүл одоо энэ дараал болгож бичсэн энэ бол байхгүй гэж хэдүүл бодож шүү. За юу. За тэнгүүд 100 ихсээд 100-аас ихсээ урталт нь тоо байна уугүй гэдгийг хэдүүл шалгах нь. За урталт нь тоо байхгүй. Тэм учраас эндээс sequence эхлэх юм байна. Эндээс нөгөө нэг дараалал эхлэх юм байна гэдгийг хэдүүл харж чинь. За тэнгүүтээ 100-гийн урд тоо байхгүй юм чи эндээс дараалал эхэлнэ. За тэгвэл араас нь 101, 102, 103, 104 гэдэг тоонууд байгаа мó үгүй мó гэдгийг хэдүүл харах нь. За 101 гэдэг тоо байхгүй байна. Тийм учраас шууд хэдүүлсэнгийнх нь урт нь гараад ирж штэ. Тийм учраас хэдүүлсэн 1 гэдэг lengthтэй юм байна гэдгийг хэдүүлж бод. За 4 гэдэг тооны урталт нь тоо байна уу? Байна. 3 гэдэг тоо хэдүүлсэнд байгаад нь штэ энд. Тийм учраас хэдүүлсээ энийг бол шууд орхих нэ. Энэ дээр бол ямар нэгэн зүйл хийхгүй. За 200-ийн өмнө ямар нэгэн тоо байна уу? Байхгүй нэ, тэ? 199 гэдэг тоо байхгүй. За тийм учраас хэдүүлсээ 200-ийн араас тоо байгаа мó үгүй мó гэдгийг шалгана. Одоо цаашаа дараал байгаа мó үгүй мó гэдгийг шалгана. За тэгвэл 200-аараас 201, 202, 203 гэдэг тоонууд байна уугүй гэж байхгүй шүү дээ. Тийм учраас энэ 200 дээрээ ирээд зогсох нь байна. За тийм учраас энэ мөн 1 гэдэг урттай юм байна. За дараа нь хэдүүлээ одоо хамгийн чухал үе дээр ирж штэ 1 гэдэг тоон дээр ирж байна те. За 1-ийн урд
ямар нэгэн тоо байна уугүй юу? Байхгүй. Тийм учраас энэ бас дарааллын эхлэл юм байна. Нэг бас. За тэгвэл нэгийн араас нь орох тоонууд байгаа мó? Нэг дээр нэмэх нь 1 мэдээж 2 гэдэг тоо байна тий. 2 гэдэг тоо байна. Тэрэн дээр дахиад нэгийг нэмээд 3 гэдэг тоо байна. За 4 гэдэг тоо байна. Тэнгүүд нэг дээр байгаа дарааллын урт нь хэд болж байгаа юм бэ гэвэл мэдээж 4 болж штэ. Тийм учраас хэдүүсэнд нь дахиад нэг хувьсагч хэрэгтэй байх нь. За одоо юу гэдэг нь longest хичээ хэдүүсээ хамгийн урт нь. За longest хичээ. За longest-оо ихсээ тгээс ихсэн. Энэ дээр ирээд 1 болж гин. Дахиад энэ дээр ирээд одоо ямар нэг шинжлэх гэх юм байхгүй шүү дээ. Яг тэр 1 бол 1 хэвээр үүснэ. За энэ 4 дээр ирээд 4 болж сэргэж байна. За ерөнхийдөө бас бидний бодох ерөнхий логик дараалал алгоритм бол энэ байх нь байна. За тэгэхээр хэдүүсээ бодолт руугаа оръё. За хэдүүсэнгийнхэн бодолтон дээр яг ярьсан чинь хэдүүсээ нөгөө нэг онцгой тоог тэр одоо олох тэр тоо байна уугүй юу бид нэр шалгах хэрэгтэй байгаа учраас хэдүүсээ hash set-ийг ашигласан. За мэдээж юун дээр бол unordered set гэдэг те. За st гэж хэдүүсээ. За тэгээд end longest гэж хамгийн урт тэр дараалсан тоон дарааллыг хэдүүлээ олох гээд байгаа шүү дээ. Тийм учраас юу яаж өгнө? За ихсэд сетэн дотроо хэдүүлээ юугаа хийн штэ те. Names дотор байгаа тоонуудаа хийх нь байна. Names дотор байгаа тэр unique буюу тэр онцгой тоонууд те. Одоо жишээ нь хэдүүлээ за энэ жишээг хэдүүлээ аваад үзье. Тоо давтагдаж усахгүй. За энэ бол array дотор байгаа. Names гэдэг array дотор байгаа тоонууд байна. За тэгэнгүүт хэдүүлээ set дотор юу болж орох вэ гэвэл за энэ бол unordered учраас ямар нэгэн дараалал байхгүй. За тэг 3 7 2 5 8 4 6 1 болж орох нь. Энэ тэг бол орохгүй. Тэг орохгүй гэдэг нь энд тэг array-ийн орцсон учраас тэр тгийг бол оруулах шаардлагагүй болж байгаа юм байна. За тэгэхээр ийм болж орох нь. За хэдүүлээ set дотроо hash set дотроо тоогоо хийчихээ. За тэгэнгүүт хэдүүлээ юун дундуур явна шүү дээ. Set дундуур явна. Set-ийн тоонууд дундуур явна. За тэгээд хэдүүлээ яг саяны ярьсанчсан юугаа шалгаж үзэн те. Set дотор n-с хасах нь 1 гэдэг тоо байгаа мó? Тэр тоо урдаа ямар нэгэн тоотой юм уу? За байхгүй л яах юм бэ те? Урдаа ямар нэгэн тоо байхгүй бол бид нэр арталтаа ямар нэгэн тоотой юм уу гэдгийг шалгаж үзэн штэ те. Арталтаа тоонууд байгаа мó? S find за тэгээд length нэмэх нь n те. N-ийн арталт ямар нэгэн тоонууд байгаа мó? За хэрвээ байвал тийм ээ. Хэрвээ байвал бид нэр уртыг нэмэгдүүлээд яваад штэ. Уртыг нэмэгдүүлээд яваад байна. За тэгээд уртыг нэмэгдүүлж явсараа байгаад хэдүүлээ дуусч. За тэгэнгүүт хэдүүлээ яах юм бэ гэхээр мэдээж хамгийн урт юуг нь олно. За ингээд хэдүүлээ longest гэд юу ачиж болох хаа гэж найдаж байна. За болж байна тийм ээ. За тэгэхээр энд юу хийгээд байна вэ гэхээр ерөнхийдөө за хэдүүлээ энэ өмнөх жишээнээс авч үзье. За хэдүүлээ set дотроо 100 4 200 1 3 2 гэдэг тоог хийцэн. Энэ тоонуудыг хийцэн. За мэдээж эдгээр бүгдээрээ нэг удаа давтагдж байгаа тоонууд байгаа учраас бол set-ууд ямар нөгөө нэг давтагдсан тоо байхгүй хийчихэж байгаа шүү дээ тий. За тэгээд хийчтэй. Хамгийн ихний loop явсоо. За 100 дээр ирнэ шүү дээ энэ loop бол тий 100 дээр ирнэ. За 100 дээр ирээд шалгаад үзье. Урталт нь ямар нэгэн тоо байгаа мó үгүй мó? 99 гэдэг тоо байгаа мó? Дарааллын ихсэл юм уу үгүй мó гэдгийг шалгаад үзнэ. За эхлэл мөн бол 100 бол мөн байна шүү дээ тий. Урталтаа 99 гэдэг тоо байхгүй. Ихсэл мөн бол хэдүүлээ length-ийг нь нэгээс ихсүүлэх нь байна. Яагаад гэвэл 100 өөрөө тэр дараалтаа орж явна шүү дээ тий. За тэгэхээр дараа нь бид нэр n дээр length-ийг нэмээд тэр юу дотор hash set дотор байгаа мó үгүй юу шалгах чинь. Тэр энэ үйлдэл нь юу хийгээд байгаа юм бэ гэвэл 100-гийн араас ямарваа нэгэн юу байгаа мó? Тоо байгаа мó? 101, 102, 103 гэдэг дараалсан тоо байгаа мó үгүй мөг шалгах чинь. За тэгээд length-ийг нэмээд тухайн одоо
дарааллынхаа уртыг нь олоод яваад байна гэсэн үг. Уртыг нэгээр нэмэгдүүлээ. Хэрвээ тэр тоо олдвол дахиад уртыг нэмэгдүүлээд яваад байна гэсэн үг. За тэгээд эцсийн эцэст хэдүүлээ хамгийн уртыг олох гэж байгаа учраас longest болон length-ийнхаа аль ихийг нь longest дээр хадгалаад яваад хахад хэдүүлээ босох нь байна. За тэгээд longest-о буцаачихад босох нь байна. За тэгэхээр хамгийн одоо сүүлийн жишээг авч үзье. 1 гэдэг жишээ байгаа. За 1-ийн өмнө бас хэдүүлээ ямар нэгэн тоо байхгүй гэдгийг мэдж байгаа. За энэ нөхцлөөр хэдүүлээ шалгачиж байгаа шүү дээ. За дараа нь 1 бас 1 урттай. Тийм учраас тэр одоо дараалал бол 1 урттай. За тийм учраас 1-ээс эхэлж байна. За тэгэнгүүт 1 дээр нэмэх нь 1 буюу length дээр нэмэх нь n тэ 1 дээр нэмэх нь 1 бидний одоо жишээн дээр бол энэ нь 2-той тэнцэн 2 хааш set дотор байгаа мó байна. Тийм учраас хэдүүлээ length-тэй 1-ээр нэмэгдүүлчихье. Одоо хэдүүлгийнх нь sequence юутай устсан гэсэн үг шүү дээ. 1 2 гэдэг тоотой устсан гэсэн үг шүү дээ. За тэгвэл 2-ын араас 3 гэдэг тоо байгаа мó гэдгийг хэдүүлээ n дээр нэмэх нь length буюу энэ 1 дээрээ sequence-ийнхаа урт юугаар шалгах нь вэ? Уртаа нэмж шалгах нь байна. За тэгэхээр урт нь одоо 2-той тэнцүү байгаа гэдэг чинь 1 дээр нэмэх нь 2 3 байгаа мó үгүй юу? 3 байна. Тийм учраас нэмлээ. 3 байна. За тэгвэл 3-т дахиад 1 дээр нэмэх нь 3 4 байгаа мó? 4 байна. 4-ийг нэмлээ. Тэнгүүт 1 дээр нэмэх нь 4 5 байгаа мó? 5 байхгүй зогслоо. Тэгэхээр length нь 4-тэй тэнцүү болоод зогсож байна гэж хэдүүл ойлгож болох нь. Ягаад гэвэл хэдүүлгийнх нь дараалал дотор 4 тоо байгаа учраас. За тэгэхээр хамгийн уртыг нь олоод хэдүүлээ тэрийг буцаачих нь байна. За өнөөдрийн хичээлдээ хамт